Монгол улсын засгийн газар ахаад өр тавьжээ. Энэ удаад бас гэж танагтай 250 сая доллар гин. Тэр бүмийн 4-1 гэсэн үг л дээ. Уг нь сарын өмнө 650 сая доллар гуугаад явж байсан гэсэн өөх газар олдоогүй юм байлгүй дөнгөж 250 саяыг л олж ирж. Одоо энэ мөнгөөр сонгуул хүртэл цалин бүнлүү юмаа тавьж гал алдчихулгүй шиг байж байгаа дараа нь ёстой яасан ч дуур болох юм байгаа үстэй. Засгийн эрхийг барих эрхтэй болсноос хойш тасралтгүй өр тавьсаар ирсэн, тавьсаарч байгаа тавигч зорилготой ёстой тавьдсан засгийн газрын тухай нэг юм оногоо байна. Яг л чухам мөнгийг цөөгөр хэлсэн. Урд нь байсан мөнгөөр та нар юу хийсэн бэ? Чингис бонд босгосон юм аа. Зөө. Чингис бондороо тэгээд юу хийвдэ? Самурай бонд босголоо штэ хоо. Их сайн. Самурай бондороо юу хийвдэ тэгээд? Танахаас сая доллар зээлхэ зориулсан штэ. Ёстой сайн. Одоо тэгээд манай доллараар юу хийх вүлээ? Сауди Араб руу явна да. Бурхан минь. За нэг юм оногоо байна. Оногоо ч гэсэн үнэн байх уу?